Сайн байцгаана уу? Дуучин Баттулгын дуусан зүрхний уяа дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дуунд 6 аккорд ашиглаж байгаа. Эхнийх нь ля минор, тэгээд до мажор, ми мажор, соль мажор, тэгээ ре минор, сүүлийнх нь фа мажор. Бүтэн барьж чадахгүй бол доотлын 4 утсыг ингэж дарж ус болно. За эхлээд таталтаар тоглож үзье. Таталтаар тоглохдоо бааз утсаа буюу эрхийн ургаар P, тэгээд I am I. Өөрөөр хэлбэл утасны дугаарыг хэлбэл бааз утсаа татлаа 3 2 3 1 3 2 3. Тоонд үзүүлье. 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн. За энэ таталтыг ашиглана. Дууны нэг мөрөнд 4 бүтэн таталт хийн. Тэгэхээр 4 аккорд байгаа учраас нэг аккорд дээр нэг таталт хийгээд явах нь байна. 2 аккорд байх юм бол мэдээж 2 гэх мэтээр явна гэсэн. За бадга харцгаая. Ля минор дээр нэг удаа. До мажор. Ми мажор. Ля минор. Хоёрдугаар мөр ля минор, до мажор, соль мажор, тэгээ до мажор. Гурт мөрөнд 2 аккорд байгаа учраас 2 удаа гэсэн тийм. Ре минор дээр 2 удаа. За 3 аккорд байгаа. Тэгэхээр до мажор дээр 1 удаа, ми мажор дээр 1 удаа. Тэгээд ля минор дээр 2 удаа хийнэ. За тэгээд дараагийнх нь яг дахилт шууд биш мөртлөө дахилтын хэсэг байгаа. Фа мажор дээр 1 удаа, соль мажор 1 удаа. Тэгээд до мажор 2 удаа. Сүүлийн мөр 2 аккорд байгаа учраас мэдээж 2 удаа. Таталтаараа эхний бадгийг жишээ олгоод дуулаад үзье. Шүүдээр сандараа үсэн шүүгүй. Шүний талдаа өтөн нөмрөө. Ханы болцоо намайг дуудасаа. Харин шинэ үндэсрэнэ. Хоёрдугаар бадаг руугаа орно. Хоёрдугаар бадаг дээр мэдээж цохилтоо ашиглаа явчих болно. Доошо, доошо, дээшээ, доошо. Тоонд үзүүлэх юм бол 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн. За хоёрдугаар бадгийг энэгээр яваад үзье за. Нэг иймэрхүү болох нь байна тий. За саяны цохилт жоохон дуулахад эвгүй ах юм бол бидний бүх дуун дээр хөвчлээ ашигладаг. Доошо, доошо, дээшээ, дээшээ, доошо энэ цохилтоо ашиглаж болно. 1-ийн 2-ийн 3-ийн 4, 1-ийн 2-ийн 3-ийн 4. За 3-дугаар бадаг. Асан дурши хэндийн жаргал. Ара баяла
болгоно байна. Мэдээж эрэгтэй дуучин дуулдаг учраас эрэгтэй хүмүүст энэ бол асуудал байх. Эмэгтэй хүмүүс дуулахаар болвол начиг доордоодох юм бол капого аль нэг лаадан дээр нь хавчаад өөрийнхөө хоолоо тохирсон өнгөн дээр аваачиж агаад тэгээд дуулаарай. Та бүхэндээ амжилт хүсье. Асуух зүйл ах юм бол сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихийг мартава. Баярлалаа. Баяртай.